Окей. Хамгийн сүүлд би C# types гэсэн плейлистэн дээр value type vs reference type видео хийсэн байсан. Өчигдөр би value type vs reference type 2 гээд дараагийн видео reference types cycle struct layout гэсэн хоёр видео нэмж хийсэн байсан. Гэхдээ энэ хоёр маань чанарын шаардлага хангаагүй гэж үзсэн учраас би дахиад одоо шинээр хийх гэж байна. Учир нь арталт нь энэ айгүй их noiseтэй бичигдсэн байсан. Компьютер маань ажиллаад гэсэн дуурайд тэр нь айгүй тод бичигдсэн. Тэгээд айгүй noiseтэй байсан учраас би энэ хоёр видео одоо дахиж хийх гэж байна. Struct point одоо жишээлбэл бид энд value type үсээ point гэдэг value type дотор нь болохоор хоёр integer value харагдана. Public and void. Энэ маань value type учир нь бид нэр data type-ийн юу вэ? Data type-ийн struct гэж бичсэн учраас struct гэсэн учраас энэ value type. Тэгээд point p1 and then new point x тэнцүү 100 y тэнцүү 200 гэж. Одоо энэ point нь дотроо x y гэсэн хоёр integer бол байгаа. Мен одоо memory гэж зурх юм бол болж л та. Stack heap тэгээ одоо энэ p1 гэдэг энэ одоо stack дотор үүснэ. Энэ object p1 тэр маань бол дотроо хоёр integer үүтэй хоёр integer дөрвөн байт хэмжээтэй хоёр integer маань тийм чинь 4 байт хэмжээтэй. Тэгээ одоо new point гэдэг маань дотроо 100 гэсэн value. Тэгээ дотроо y нь болохоор 200. Энэ p1 гэдэг маань одоо stack дотор байгаа энэ object. Тэгэнгүүт энэ кодон дээр жоохон засаж нэмээд point p2 тэнцүү p1. Дараа нь p2 x тэнцүү 300 гэж. Тэгээд console write cv-гээ таваа дарангууд console write тийм зүйлсэн чинь p1 тэнцүү p1 гэдэг үуч алтраад нэг ингэж хийсэн дээр байна. p1 x тэнцүү p1 x нэмхэн string concatenation гэдэг тасалдаад y тэнцүү p1 y нэмхэн ингээд халтаа хагаад p1 айд нэмэх тэмдэг энэ компьютер дараа нь p2 одоо параметр ажиллагаа. Тэнгүүд p1 бол x нь 100, y нь 200, p2 маань болохоор x нь 200, x нь 300, y нь 200 гэж байна. Яагаад одоо ийм болсон бэ гэх юм бол нэг одоо одоо энэ параметрыг эхнээс нь харъя юу болж байгааг. p1 гэдэг одоо энэ object үүсэж байгаа new point гэдэг. Энэ new point гэдэг маань энэ data type маань одоо struct. Энийг аваад харах юм бол энэ маань энд struct гэсэн data type байгаа. Тийм учраас шигээрд struct юм чинь энэ маань unit дээр үүснэ, stack дээр үүснэ.
stack дотор одоо P1 гэдэг object үүсэж байна. Дотроо 2 value хадгалж байгаа. 4 байт хэмжээтэй. Эхнийх нь болохоор 100. Эхнийх нь 100. Өөрөлдөх нь 200. Ингээд 8 байт хэмжээтэй дата. Тэгээ P1 гэдэг маань энэ object stack дотор байгаа. Дараа нь би P2 гэдэг одоо энд дахиад нэг object үүсгэж байна. Тэр маань extract data type юм чинь бас адилхан stack дотор үүснэ. Тэр P2-г нь болохоор би энд яваанаар зурчих. Яа. Тэгээ тэр маань болохоор дотроос 2 value-тай. Тэгээд тэр маань энэ доторх утга нь болохоор энэ P1-ыг assign ишээ copy доо гэсэн. Тэнгүүд яг ижилхэн дотор нь 100 200 дараа нь параметр маань ажиллаж ирээд дараагийн мөрөн дээр энд ирсэн. Тэнгүүд P2-ын x-ийн утгыг би 300 болгож өөрчлөё гэсэн. Тэнгүүд P2 гэдэг маань бол энэ ягаан энэ object. Тэгээ x гэдэг маань бол энэ 100. Тэн дээр нь бид нэр бадруулдаад 300. Тэгэд параметр энэ харагдаж байна. P2 гэдэг утга нь бол энэ 300 нэрийг бадруулдаад одоо P2-ын x нь нэ P2-ын y нь нэ P1-ийн x нь нэ P2-ийн P1-ийн энийг өөр ингэж хэлсэн юм байна. P1-ийн синхэр x нь y нь энэ. Тэнгүүд бид нэр одоо энэ коднд дээр параметр дээр жоохон өөрчлөлт хийгээ. Зөвхөн data type-ийн өөрчлөлт юу болохыг харъя. Тэр параметр бид нэр бол энэ коднд одоо би нэг мөрт нэг одоо засвар ихгүй нэг мөрт нэг үсэгч өөрчлөлтгүйгээр зөвхөн data type-ийн өөрчлөлт нэг класс. Энэ тохиолдолд одоо параметр юу болох вэ? Харъя. Тэнгүүд одоо дата энэ харах юм бол энэ хоёр дата маань яг ижилхэн харагдаж байна. Түүнийх бол 100 200 P1 нь бол 100 200 гэсэн P2 нь бол 300 200 гэж хэлсэн. Одоо энэ харах юм бол хоёр юу маань яг ижилхэн байгаа. Хоёулаа P1 P2 маань хоёулаа ижилхэн 300 300. Тэгээд y ижилхэн. Яагаад ийм зүйл болчих вэ? Энийг одоо зураад үзэх юм бол одоо хамгийн ихдээ бид нэр бол эндээс юу өөрчилсөн бэ гэхээр data type-ийн class болго өөрчилсөн. Тэнгүүд class болгосноор тэнгүүд P1 гэдэг object маань new гэдэг operator маань одоо class дээр бол шал өөр зүйл хийн. New гэдэг operator маань heap дотор энэ point гэдэг object-ийг маань үүсгэнэ гэсэн үг. Heap дотор хаа нэгэн газар 8 байт хэмжээтэй. Тэгээд эхнийх нь болохоор 100 200. Энэ object-ны memory address нь одоо жишээлбэл 533 байсан гэж бодох юм бол энэ P1 гэдэг object маань stack дотор бол 4 байт хэмжээтэй зөвхөн memory address гэсэн pointer. Энд бол memory address-ийг нь бол бичнэ 533. Тэгээд тэр 533-д memory address нь ийшээ татсан object. Дараа нь код маань параметр ажиллаж ирээд энд ирсэн. Бид нар P2 гэдэг дараагийн object-ийг үүсгэсэн. Гэхдээ P2 маань бол P1-ээс copy dogs. Тэнгүүд энэ маань болохоор зөвхөн одоо class гэдэг маань зөвхөн pointer учраас одоо data type маань reference type учраас P2 гэдэг маань энд үсээд зөвхөн memory address-ийг хуулна гэсэн үг. 533.
Тэгээд энэ маань цэгрэнг үзчих. Энэ бас ийшээ заасан ижлэхэн нэг обжект P2 гэдэг маань. P2 гэдэг маань одоо энэ. Тэгээ үндсэндээ бол жинхэнэ обжект нь бол одоо энэ байгаа. Энэ бол одоо жинхэнэ обжект ганцхан үссэн. Тэгэнгүүт дараагийн код маань ажиллаж ирээд энэ дэс P2-ийн dereference operator гэж нэрлэдэг dereference цэг. Одоо энэ жижигхэн цэг P2 цэг x гэж P2 цэг гэдэг маань dereference. Тэр маань dereference гэдэг маань болохоор энэ P2 гэдэг обжект руу манай биеэр өргөцөж. P2 гэдэг обжект руу очоод тэгэнгүүтээ түүнийхээ x гэсэн утга руу одоо очно гэсэн үг. Тэрний бол dereference гэж нэрлэдэг. Тэгэнгүүт энэ P2 гэдэг обжект маань P1 P2 гэдэг маань одоо энэ харцаад бол нэг обжект. Тийм учраас энэ маань очоод x-ийг нь утгыг балруулдаад энд 300 тэр 300 гэдэг маань бол энэ маань энд одоо хандахгүй шиг энэ утгыг одоо оронд нь бичиж чинь. Тэгээд одоо дараа нь console log гэдэг принтер дээр харсангууд P1 гэдэг юм байна. X нь P1 гэдэг одоо X нь нэг асал болгож P1-гээ цэнхрээр зураад X нь Y нь энэ тэнгүүд P2 гэдэг маань яагаар ч P2 маань X нь бас ижлэх нь тэгээд Y нь энэ зөвхөн одоо data type-ийг нөөцснээр class type, reference type болгосноор параметр шал өөр хоёр зүйл хийж байгааг одоо анзаарсан баг. Одоо би нэг жишээлбэл extract-ийг буцаад data type нөөцлөнгүүд параметр ажиллахтай stop. Одоо энэ шал өөр үр дүн үзүүлж байгаа. P1 нь бол X нь 100, Y нь 200, P2-ийн X нь 300, Y нь 200 гэж байна. Яг тэр энэ stack дотор байгаа хоёр тусдаа обжект. Дараа нь класс болгочингууд ганцхан бид нэр new гэдэг оператор маань бол heap дотор бол ганцхан обжект үүсгэн. Тэгээд энэ маань зөвхөн memory address. Тэр memory address-аар ингэж reference хийж байгаа. Тэнгүүд одоо энэ маань дараа P2-ийн X-ийн өөрчлөлт нөө P1-ийн P2-ийн аль нэг ч хамаагүй X-ийн өөрчлөлтөд P1 P2 хоёулаа өөрчлөгдөнө гэсэн. Үндсэндээ бол P1 P2 гэдэг маань үндсэндээ нэг обжект. Одоо энэ memory дотор ингэ зураг харах юм бол энэ нэг обжект байгаа. Тэгээд P1 гэдэг маань ийшээ заасан. P2 гэдэг маань болохоор дахиад ийшээ заасан. Яг л memory address нь яг ижилхэн обжект. Одоо ойлгосон байхаа гэж байна. Class type, reference type энэ хоёр дээр би бол дахиад нэг жишээ авч үзүүлэхийг хүссэн. Тэгээд энэ зүйл class одоо reference structure болгож одоо өөрчилснээр structure болгож өөрчилснээр энэ код дотор би нэг хэмж өөрчлөөгүй байхад параметр шал өөр дүн үзүүлж байна. Дараа нь энэ class-ийн одоо data type энэ class байхад нэг өөр дүн, struct болоход өөр дүн. Түүнээс код дотор бол ямар ч өөрчлөлт үзүүлээгүй. Гэхдээ параметр хоёр шал ондоогоор ажиллаж байгаа. Тийм учраас C# параметруудын reference type, value type гэдэг зүйл дээр сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд үгээр энэ хичээлээ дуусгаж байна. Дараагийн хичээлээр уулзлаа баярлалаа.